Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвч эзэн. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. Найз. Арван 3 дугаар хэсэг. Саруул аавынхан хатгалтаас гараа салгах гэж угзарсан ч чадсангүй. Тэгэхэр нь сул бага гараараа аавынхан гарыг хумслан маажиж үзв. Гэвч үүнийхэн хариуд эрэгтэй хүний хүчтэй нудрагын амтыг хэвлэх хэсгэрээ мэдэрч дуугарч чадахгүй эвхрэн унлаа. Дараа нь цээж хэсэг рүү 2 удаагийн хүчтэй өшөглөлд ирэхэд саруулын цээжинд цус амтагдах шиг болж ухаан балардлаа. Хэсэг хугацааны дараа ухаан орж гарвал хүзүүнд нь өнөөх хананд бэхэлсэн бүдүүн гинжиг зүүчгэж аав нь байсан ч гэхүү алуурчин ир өрөөний болонд буй сандал дээр суугаад амандан дуу аялан байх нь сонсогдно. Тэрээр өөрийг нь ухаан орохыг хүлээж байсан бололтой өөрлөө нүд цавчилгүй ширтэж амандан дуу аялан байна. Ах минь яах гэж ийшэрвдээ. Оройчийн цагаар хаа хамаагүй газараар битгий явж уу гэж аав нь чамд хэлдэг байсан шүү дээ. Хэрвээ миний үгэнд орсон бол ийм байдалд орохгүй л байсан. Болж үз. Чи миний аав биш. Чамайг миний жинхэнэ төрсөн эцэг байсан ч болоосоо гэж хүсдэг байсан. Харин одоо бол төрсөн аав минь биш гэдэгт харин ч бүр баярлж байна. Хүн төрлөختөн тэр додрон өсвөр насны охтод нэг нийтлэг том дутагдал байдаг юм. Яаж ч болдгүй дутагдал. Тэр нь юу гэвэл илүү юмд хошуу төрөх. Ямар хүмүүс хамгийн аюулгүй амьдэрдгийг чи мэдэх үү? Ээж шиг ч нэг хүмүүс. Яг ээж шиг чинь юу ч мэдэхгүй хүмүүс. Юу ч мэдэхгүй, илүү дутуу юмд орооцолддгүй хүмүүс л амар чимэр амьдэрдэг юм шүү дээ. Хэрвээ чи өөрт хамаагүй хэрэг хошуу дүрээд ийшээ бууж ирээгүй бол чи бид хоёр магадгүй аав охин хоёроор үрд амьдрах байсан ч үуч мэднэ. Гэвч энэ боломжийг чи өөрөө л үгүй хийж эхлэе. Одоо надад сонголт үлдсэнгүй. Чи ухаантай охин юм чинь миний юу яриад байгааг хэдийн ойлгосон байлгүй дээ. Чи миний нууцыг мэдчихлээ. Тэгэхээр надад сонголт үлдээгүй гэсэн үг. Хэрвээ мартуулдаг юм бэлдмэл байдаг гэсэн бол би чамд дуулах халав байлаа. Таанч хүн төрлөختөнд одоогоор тийм бэлэг байхгүй болохоор надад яах чаргаалга. За хүлээгэр хэрэггүй. Танаас гуй. Би энэ тухай хүнд ч хэлэхгүй. Өөрт амаа чимээгээд мөрөөр амьдрах болно. Миний чамд зааж ирснийг санаж гинөө. Хэрвээ чи өөртөө 99 итгэлтэй байгуул чи болоогүй байна гэсэн үг гээд. Тэгэхээр одоо юу ч хэмээр юмтэй. Би чамд итгэж байна л да. Гэхдээ 100% биш. Тэр байтугай бүр 99% ч биш. За үгүй. Би чамд ойролцоогоор 6 үсрээд л 7% л итгэж байна. Миний итгэлийн төвшин ийм болохоор би чиний хүсэж байгаа тийм том эрсдлийг хийхгүй. Чамайг энд үзэж харсан зүйлийнхээ тухай босд хэлэхгүй гэсэн ямар ч баталгаа алга. Уучлаарай охин минь. Чи амьд үлдэж болохгүй. Чи үгэж байж л бусдад юу ч хэлэхгүй гэсэн чиний наад амлалт чинь 100% хэрэгжинэ гэсэн үг. Би 100% дуртай. Арайч тий хэрэггүй л тий. Энэ зүгээр л зүүд. Тийм ээ. Зүүд байсан ч болоос нэрэн шүү. Би энэ болж байгааг яг чамтай адилхан зүүд байсан ч болоосоо гэж жинхнээсээ хүсэж байна. Би чамд хайртай байсан. Яг 100% биш л дээ. Гэхдээ л тодорхой хэмжээнд хайртай байсан. Ядаж л өөрийгөө сайн аав гэж мэдрэх нь надад тааламжтай байдаг байсан. Нэрэн шүү. Тийм болохоор би чиний үхэлд
эмэгнэн гашуудна. Учир нь чамайг өгөхээр би аав байха болчихно шүү дээ. Эн чинь муухай хэрэг. Яхав мэдээжин хэрэг чамайг хороосон хүн би өөрөө байх болно л тоо. Гэхдээ энэ нууцыг би л өөрөнд дотрон хадгалж амьдрна. Заримдаа бүр мартаж орхино гэдэгтэй ч итгэлтэй байна. Тийм болохоор би чиний хойноос чин сэтгэлээсэн эмэгнэн гашуудна. Гашуудалч гэсэн нэгэн зүйл таашаал байх болно. Яхав сайн аавын амьдрал зогсогч гэлэн өргөмөл охиныхоо хойноос чин сэтгэлээсэн гашууддаг өрөвч нэнчин сэтгэлтэй аавын амьдрал эхлэнэ гэсэн үг. Яхав. Моогүй шүү. Би итгэхгүй байна. Болио л доо. Ээж яах болж байна? Чамд амлахад охин минь. Би ээжэд чинь санаа тавих болно. Амлаа. Би охиноо алдсан ээжийн чинь гашуудлыг хуваалцаж үргэлж түүнтэй хамт байх болно. Ээжийг чинь аз жаргалтай байлгахын тулд өөр охин үржилж авна. Тийм ээ. Би ээжийг чинь инээлгэж сэтгэлийг нь гэрэлтүүлж өөдгөрлөх зав олохгүй тулд тасралтгүй хайрлаж халамжлах болон цаа юу. Тийм болохоор л ээжтэй ерөөсөө ч битгий санаа зов. Яг одоогор бол ээжийн чинь сэтгэл санаа тогтворгүй муу ёрын сүнсний нөлөөнд автаад намайг алгах гэж улаараад байгаа ч гэсэн удахгүй хэмнэн орчих нөө. Бүх зүү сайхан болно. Тэгээд ч одоо бидний зовоож намайг занал хийлээд байсан муу ёрын сүнс байхгүй болсон. Галзуу навш төрсөн охиныг нь хороочход яаж ээжийг минь жаргалтай амьдруулах гэв? Саруул хашгиран хэлсэн энэ үгнийхэн хариуд гидсэнтэн дахин нэг удаагийн хүчтэй цохилт амсав. Охин минь. Би чамд хэлээд байна шүү дээ. Миний чамайг хороосныг ээж чинь мэдэхгүй болохоор асуудал үүсэхгүй гэж. Тэгээд ч охин минь аан уун гэж байна. Би чамд хүний амьдралтай холбоотой ойлгол зохих сүүлчийн хичээлийг чинь зааж өгье. Хүн гэдэг амьтан хүссэн зүйлдээ бол амархан итгэдэг юм. Энэ үгийг санаж яв. Яхав дараа төрөлдөө миний хэлсэн энэ сургаалыг санах чинь билүү? Нэгч чадвал амьдрал чинь шал уур байх болно мэдв. Ядаж л ингэж төгсөхгүй гэж мэд. Юу ч гэмээр юм дээ. Намайг бараг юу ч хийгээгүй шахан байхад ээж чинь намайг өөрийг нь охинтой хамт хайрлаж чадсан сайн хүн байгаасаа гэж хүссэн. Тэгээд түндэ итгэсэн. Бас чи намайг сайн аав гэж харахыг хүссэн. Тэгээд түндэ итгэсэн. Харж гин үү? Хүн гэдэг амьтан хүссэн зүйлдэн итгэх нь амархан байдаг. Миний хохирогч болсон бүх охид хүссэн зүйлдэн итгэдэг төрлийнх. Уу яагав насан залуу болохоор тэр байдлыг нь ойлгож болно л доо. Өөрхөөс тэгээд итгэж төсөөлж байснаас нь шал өөр хүн гэдгийг мэдчихээр батрын дууссан цаг шиг л таг хөшиж орхин доо. Тэр нь ч намайг ажлаа илүү хялбархан дуусгахад тусалдаг гэхэд болно. Нэр нь тийм ээ. Танаа найз хулан чинь харин өөр байсан шүү. Бүр гайхалтай тэмцэгч гэж. Яг л аврагын бүсний төлөө дэвжэн дээр зодтолдож байгаа тамирчин шиг. Мэдээж тэгж тэмцсэн ч гэсэн би ажлаа дуусгасан л та. Яаж дуусгадаг байсан тэр л янзаараа. Гэхдээ юу гэж? Хэдий би өөрөө хороосон ч гэлээ найзыг чинь үнэхээр хүндэлсэн шүү. Ялангуяа тэр зүн савин тэмцэх чадварыг нь. Ягаад ч бүүмэд найз чинь намайг шиншилж яваад дэми зүйл болоод харчихсан юм. Яг л чамтай адилхан намайг энэ агуулхад угааг харчихсан хэрэг шүү дээ. Буруу зүйлд хошууд үрссэн. Одоо ч ээж бас яг л тэр найзынхаа замналаар явж байна. Гэхдээ нэрэн арайчтэй. Чийж бас найз шиг сүнс болчиход намайг яриад байгаа юм шүү дээ. Найз нь ч сүнс намайг чамаас хол байхыг анхааруулж занал хийлээд байсан юм. Бүр намайг алах гэж улаарай л ээжиг чинь хүртэл ховстож намайг алуулах гэж оролдсон гэж. Ёстой амар шүү. Хэрвээ өөр дээр минь л тохиолдоогүй бол ийм зүйл болдог гэдэгт хизээж итгэхгүй байх байлаа. Би бүр амьдралдаа анхудаа жинхнээсэн айж үтсэн шүү. Тэгээд арга барахтаа ёстой нэг 9 ширдэн бүрдсэн бөө өвгөн дээр очиж тосламж авсан юм. Муу золигт игч мөнгө төлсөн тоо. Гэхдээ яах вэ? Тэрнийхэн үр дүн хүрдсэн шүү. Тэр бөө надад араасаа дагаж санал хийлээд байгаа сүнсийг хорлох шидэт цацлага өгсөн. Би чамд ч бас нэгийг өгүүлсэн. Яах вэ? Өөрийгөө давхар даадахын тулд л чамд нэгийг өгүүлсэн тэр. Үдэгдэл үнэхээр л тэр нь зөв боллоо шүү. Би гэж нэг өн хайгуу амтэн яг цагаан тулахаар тэр цацлагыг ашиглаж чадахгүй мөнгө гинэд.
Гурийн тэгтэл миний мөн охин чинь аавдан тус болдог байх шүү. Чамайг тэр задлахыг аваад хулангийн ёрын сүнсийг танилгоод өгчих юм гэж хэн санах вүлээ? Чи минь үнэхээр л сайн охин шүү. Хэрвээ та энэ хүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсороо.